бид багада бүр цээжлдэг байлаа шүү дээ. Ленин, Жив, Ленин Будит, Жит гэдэг ч юм уу те. Би орос хэлтэй биш шүү, зүгээр миний аялгыг мартаарай. Зөвлөлтийн түүхэнд энэ Маяковский шиг энэ олон удаа унаж боссон нэг бол хамгийн ихээр нүд үзүрлэгдэн. Нэг бол бүр хамгийн ихээр дахин шүтэгдэн. Алдар нэрийн бүр хоёр туйлыг үзсэн яруу найрагч түүнээс өөр нэг ч байхгүй бүр. Зөвлөлт засаг түүний шүлэг найрагт маш цензуртай анц. Маш битсэн болгоныг өөртөө тааруулаад ингээл зэрэмдэглээд эхэлсэн. Тэгс нөгөө бас тэрслүү нөгөө Борис Пастернак энэ талаар Екатерина хатан хааны үед хамжлаг ардад төмс тарааж байсан шигэ одоо бидний ам руу Маяковскийг чихэж байна гэж бичсэн байна. Өдөр болго амт хөт төмс гэдэг хин үсгэлээ те. Сталиныг нас барахтай хамт хүчээр л биш бол ер нь Маяковскийг тоож унших хүн баг байхгүй болсон. Тэгсэн харин 1950-аад оны сүүлчээр 1960-аад оны ихээр шинэ үеийн залуус энэ өмнө нь нөгөө хасагдж танагдаа дарагдаадсан тэр Маяковскийн шүлгүүдийг бүрэн бүтнээр нь яг унших боломж олчихгүй. За Маяковскийн гэр бүл хүүг 10 хүрэх жил нь ойролцоо хамгийн том суурин болох Кутайси гэдэг хот руу нүгээд ганц хүүгээ тэр хотын гимназид оруулсан байна л да. Энд чинь 2 охинтой 1 хүүтэй баг шүү. Тэгээ хүү нь болохоор ингээд хүү болохоор 13 нас хүрээд Кутайсийн гудамж талбайд ойр ойрхон өрнөх басан тэр нэг социалист чагсаал цуглаан тэр эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож эхэлсэн ба. Одоо энэ хаант ганхаж эхэлж байна шүү дээ. Ингээд аав нь гол нь энэ нас барсан шалтгаанд бас их хэмнэлтэй. Тоосон дарагдсан бичиг цаас цэгцэлж байсан юм л да. Тэгсэн чинь нэг зэвэрсэн цаасны үдээсэнд нь нөгөө зэвэрчгсэн тэрэнд хурууга эсгцсэн юм байна. Гэтэл тэр нь төмрийн хор цаашлаад сепсис буюу цусан халдвар болоод аавынх нь амьд хүрсэн юм. Залуу хос гэдэг нөгөө Лилия болон Осип Брикхойрыг хэлж байгаа шүү. Энэ залуу хос өөртөө Маяковскийтэй ойр дотн найз нөхөд болцгооцсон байна. Осип Брик болохоор эхнэрээ хардаж сэрдээгүй. Бүр харамлахгүйгээр үл барам яасан гэхээр харин ч энэ шин залуу авиаслаг яруу найрагчтай эхнэрийгээ болон өөрийгөө ойр дотн болсноор бахархан холгүй явж исэн. Ингээд Осип Брик, Лилия Брик хоёулаа хожим нь яасан гэхээр Маяковскийн олон ном бүтээлийг хэвлүүлсэн байт. Гэхдээ энэ чинь нууц амаргүй шүү дээ. Энэ их нэртэй. За Маяковский 4-р сарын 12-ны өдөр олон нийтийн газар үзэгдсэн хамгийн сүүлчийн өдөр нь. Энэ өдөр тэр зохиогч эрхийн хуулийн талаар тэр хэлсэн зохиолтын нэгэн уулзсанд оролцсон юм байна л д. Харин ердөө 2 өдрийн дараа буюу 4-р сарын 14-нд нь Маяковский өөрийнх нь зүрхэн тус газараа буудаад амиа өгдөгсөн. Тэгэхээр нөгөө зүрхэнд туссан найрагчийн үхэл гэдэг нь ингэж нөгөө гарч өгсөн юм учиртай.